Мэдээлэлээ эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч талт ертөнд сувг. Заримдаа уран бүтээлийн ард байх түүх нь өөрөө тэр бүтээлтэйгээ дүүцгүйж сонирхолтой байдаг. Заримдаа бүтээлийн гарал үүсэл нь өөрөө агуулгынх нь нэг хэсэг болдог. 20-р зууны зохиолч Фернандо Песоа болон түүний гол бүтээл болох Дотоод хоосорлын ном нь яг л ийм тохиолдол бөгөөд энэхүү бүтээлийн хөшгөний ардах түүх нь өөрөө зохиолынхоо нэгэн зохиол мэт санагддаг. Песоа 1888 онд Португалийн Лиссабон хотод төрсөн юм. Тэрээр ердөө 5 наснда хагацал амьдрал төр зуурах гэдгийг мэдэрсэн бөгөөд эцэг нь сүрье өвчнөөр нас барж дараа жил нь төрсөн дүүн өөд болсон юм. Үүний араас удалгүй ээж нь дахин гэрлэж түүний гэр бүл Өмнөд Африк руу нүүсэн нь Песоагийн хүүхэд насаа өнгөрөөсөн төрлөх нутгийг нь авч оцсон хэрэг байв. Өмнөд Африкт амьдарч байх хугацаанд тэрээр англи хэлэнд гаргууд болж англи уран зохиолд дуртай болсон юм. 17 нас хүрмэгцээ тэрээр ганцаараа төрсөн нутаг Лиссабон руугаа буцаж үлдсэн бүх амьдралаа тэнд өнгөрүүлэн ихэнх цагаа бичгэд зориулсан юм. Песоа 47 насалсан бөгөөд 1935 онд нас барах хүртлээр цөөн хідэн номоол хэвлүүлсэн байж тэдгээр нь нийтэд бараг л танигдаагүй үлдсэн юм. Үндсэндээ тэрээр хинч түүнийг зохиолч гэж танихгүй нууцлаг оршихуйда бүх насаараа шахуу бичгэд цаг хугацаагаа зориулж амьдарсан юм. Гэсэн ч тэр өөрийгөө агуу зохиолч болох хувь тавилантай эсвэл хизээ нэгэн цагт тэр хэмжээнд үнэлэгдэнэ гэдгээ мэдэж байсан гэдэг. Түүний энэ зөгнөлт бодол нь энэ хорвоогоос явсныхан дараа биелэлээ олсон юм. Түүний дотоод хоосорлын номын гар бичмэл болоод түүнтэй хамт хэдэн 10 мянган хуудаснаас бүрдэх гар бичмэлүүд нь модон автар дотор 1982 онд түүнийг нас барах хүртэл хэнд ч мэдэгдээгүй нуугдмал хэвээр үлдсэн юм. Насан өөд босныхан дараахан эдгээр бүтээлүүд нь олдож анх удаа хэвлэгдсэн мэлээ. Уг ном цаашид 20-р зууны хамгийн өвөрмөц, хамгийн чухал уран зохиолын бүтээлүүдийн нэг хэмээн олноо үнэлэгдэх болсон юм. Энэ номын хуудас бүрт Песоа амьдралынхаа турш бичсэн эрх зүйлэл, бодрлууд нь багтсан байдаг. Мөн бодит байдал ба мөрөөдөл, уйдгар гуниг ба өөрийн мөн чанар, амьдралын утгагүй байдал, үйлдэл хийхийн хэрэггүй байдал, амьдрал зэрэгцээ орших эдрет болон энгийн шинж, бүх зүйлд шингэсэн байдаг парадоксын буюу зөрчил гэх мэт сэдвүүдээр тэрээр бүтээлээ туйравдаг байсан юм. Энэ ном нь өдрийн тэмдэглэл, яруу найргийн аль аль хэлбэрийг агуулсан эмх зэгцгүй хэрнээ гүн утгатай богино өгүүлэмжүүдийн цуглуулга юм. Номонд ямар нэгэн цаг хугацааны дараалал гэж үгүй. Хойноос эсвэл урдаас нь уншсан ч ялгаагүй мэт санагдана. Хамгийн сонирхолтой нь Песоа өөрийгөө энэ бүтээлүүдийн зохиолч гэдгийг мэдэгдүүлэхийг хүсээгүй байдаг. Тэмдээч зарим номуудаа Лиссабон хотын номын нэрв Бернардо Суареш хэмээх хүний нэр дээр зарим хэсгийг нь Винсент Гэдиш гэдэг хүний нэрээр бичсэн байдаг. Гэхдээ Гэдиш ба Суареш гэж бодит хүмүүс тухайн үед байгаагүй юм билээ. Тэд бол Песоагийн өөрийнх нь бий болгосон дөрүүд юм. Песоагийн үлдээсэн хэдэн 10 мянган хуудас гар бичмэлийн дунд олон төрлийн зохиолчдын нэрс бий. Энэ зохиолчдын нэрс бүгд түүний өөрийнх нь зохиосон уран зохиолын дөрүүд юм. Тэд өөрийн бичлэгийн өнгө айс, зан чанар, үзэл бодол, өнгөрсөн түүхтэй бие даасан дөрүүд юм. Песоа өөрийн бүтээсэн эдгээр зохиолч дөрүүдийг Хетерономос гэж нэрлсэн бөгөөд амьдралынхаа туршид ойролцоогоор 80 гаруй Хетерономосын нэрээр бичсэн байдаг. Тиймээс дотоод хоосорлын ном нь яг баримтат номч биш, зохиомол өгүүлэг, уран зохиолын романч бас биш юм. Энэ ном аль альныхын дундах тодорхойлох аргагүй нэг хэлбэр. Тийм ч учраас уг номыг хамгийн этгээд намтар бүтээл хэмээн тодорхойлдог. Харин Песоа өөрөө энэ номоо баримтат бус намтар эсвэл оршиж байгаагүй хүний намтар хэмээн тодорхойлж байв. Номын онцгой бүтэц бичлэгийн хэлбэр нь уг бүтээлийн сэдэв санааг тулж тогтоох чухал баг нь болж өгдөг. Ном ашиглах нь уг номонд хүндсэн философийн гол сэдэв болох өөрийн мөн чанарын хийсвэр шинжийг улам тодотгож өгдөг. Уншихад өөрийн ирэхгүй сэтгэлд хүрч дотроос ямар нэгэн зүйл сэтгэлийн утсыг хөндөг шиг болгодог. Тэрхүү онцгой нарийн мэдрэмжээр Песоа хүн байхын туйлын гүн ганцаардал болон төөрөгдөл, зөрчилдөөнд мэдрэмжүүдийг дахин дүрсэлсэн байдаг. Тэрээр ийхүү бичсэн байдаг юм. Би хэрхэн мэдрэх, хэрхэн бодох, хэрхэн хайрлахыг мэдэхгүй. Би бол бичигдээгүй байгаа романы нэг дөр. Би агаарт хөвж оршихоосоо ч өмнө бутарсан нэгэн. Намайг амьлуулж чадаагүй хүний зүудэнд л би байсаар. Би
Би үргэлж бодож, үргэлж мэдэрч байдаг. Гэвч миний бодолд ямар ч утга уялдаа гэж үгүй. Сэтгэл хөдлөлд минь жинхэнэ мэдрэмж гэж үгүй. Би яг л ямар ч чиглэлгүй, хязгааргүй орон зай руу хоосон уналтанд автсан нэгэн. Миний сүнс бол хар эргүүлэг, вакуум орчинд эргэлдэх галзуурал. Асар том далай, хуй салхи мэд хий хоосны дунд би сэлүүрдэн. Энэ амьдралд миний харсан, сонссон бүх зүйлс хөвнө. Хүмүүсийн дүр төрх, танил дуу хоолой, гэр орон, номнууд, хайр цагнууд энэ бүхэн ёроолгүй усан эргүүлэгт хашигдсан мэт айдас төрүүлэм. Би бол энэ бүхний голцэг. Тэрхүү ёроолгүй ангалд оршихоос өөр аргагүй төвцэг. Би бол энэ бүх тойрон эргэх хоосон оршихуй. Би оршиж байгаа нь энэ бүх эргэлт эргэхийн тулд юм. Би бол төвцэг. Учир нь бүх тойрогт заавал нэг төвцэг байх хэрэгтэй байдаг. Псаогийн хувьд өөрийгөө ойлгох эсвэл өөрийгөө ойлгох оролдлого гэдэг нь яг л гүн ангал руу унаж байгаатай адил бөгөөд тэр уналтын төгсгөл нь чамайг устгана. Бид өөрсдийн дотоод ертөнцийг бүрэн ойлгож чадахгүй байх. Түүнийгээ бусдад илэрхийлэх боломжгүй байдал нь хүнийг төгсгөлгүй хар нүхэнд унгаж амьдралынхын туршид үргэлжлэх, түгшүүр, төөрөгдөл, дотоод зөрчилд хүргэх нөхцөл болдог. Бүхэл бүтэн номын туршид Псао уйдгар гуниг, хий дэмий оролдлого, утга учиргүй байдлын тухай дахин хөнддөг. Түүний хувьд бүх зүйл ердөө хий хоосон зүйл. Амьдрал бол зүүдний цоврал. Би амьдралдаа зүүдлэхээс өөр юу ч хийгээгүй. Миний амьдралын цоор ганц утга учир энэ л байсан гэж тэр бичсэн байдаг. Псаогийн хувьд ямар нэгэн зүйл хийх, аливаа зорилгод хүрэх нь утгатай зүйл огтхонч биш. Түүний жинхэнэ анхаарал хандуулсан цорын ганц зүйл нь дотоод ертөнц байсан юм. Бидний бодит байдал хэмээн мэдэрдэг зүйл бол өнгөрсөн шүн зүүдэлсэн зүүд шиг хий хоосон төрөгдүүлсэн зүйл юм. Гэтэ ягаад ч юм утгатай мэд. Харин өглөөс ирэхэд тэдгээр зүүд ор мөргүй замхарч дахин хизээч дурсагдахгүй, мэдрэгдэхгүй болж орхидог. Амьдралч мөн адил ухамсарын манан дунд бүрхэгдэж өглөөний наранд хамт алга болдог зүүдний нэг хэлбэр юм. Псао хэлэхдээ би мэдэрч буй зүйлээ бичдэг нь тэр мэдрэмжийг бууруулахын тулд юм. Би юуг илэрхийлж, юуг хүлээн зөвшөөрч байна вэ гэдг нь чухал биш. Учир нь энэ хорвоод бүх зүйл чухал биш. Энэ хорвоод бүх зүйл чухал биш утгагүй юм бол бид яагаад амьдрах ёстой вэ? Бодит байдлаас зогтон зүүднийхээ ертөнцид орших нь зогтох мэт боловч заримдаа жинхэнэ амьдрах арга байж ч мэднэ. Гэх түүний энэ санаа ямар ч утгагүй байхад утгагүй гэдгийг ойлгоно гэдэг өөрөө утгагүй гих зөрчилт үзлийг бий болгож байгаа юм. Ингээд дүгнэхэд юу ч хийсэн утгагүй гэж бичиж байгаа хүн өөрөө яг тэр ямар нэгэн бичих үйлдэлийг хийгээд сууж байгаа нь зөрчил биш гэж үү? Гэтэ энэ нь Псаогийн эмх замраагүй, логикгүй хүн байсны шинж биш. Харин ч эсэргээрээ тэрээр зөрчил дундаас утга гаргаж чадна гэдэгт итгэдэг байсан байж болох юм. Ангаах ухаанд зарим урьдчилан сэргийлэх эмчилгээ нь өөрөө тухайн өвчнийг үүсгэгч нян вирусын өнгөц хэлбэрүүдийг агуулдаг. Энэ нь бие мах бодит дархлаа суулгаж, эрсдэлтэй үед тэсвэртэй байлгах зорилготой байдаг. Үүний нэгэн адилаар сайн зохиол, сайн уран бүтээлийг бүтээгч бай, хүлээн авахч бай. Энэ бүхэн чамайг амьдралын утгагүй байдал, хүн байх шаналлалд автуулдаг. Яг энэ шанал утгагүй байдалд автуулалт нь л чамайг дархлаатай болгож сэтгэлийн гүн хямрал дундаас амьд үлдэх хүчийг өгдөг байж мэдэх юм. Тэгэхээр хачирхалтай ч гэлээ түүнийг бичих, бүтээх, ямар нэг зүйл хийхэд хүргэсэн гол хүч нь энэ бүхний утгагүйг ухамсарласанд оршиж байж болох юм. Мөн дотоод хоосорлын ном, бүрэн бус, дутуу бичигдсэн гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. Үнийгээ дагаад энэ ном нь яг л Псаогийн амьдралыг үзэх философитой толны тусгал мэт төстэй. Ном нь түүнийг амьд авахд бусдад танигдаагүй. Нас барсныхан дараа л авдрынх нь гүнээс олдсон. Харин тэр үед энэ бүтээл тэр өөрөө юу ч нэмж, юу ч өөрчилж чадахгүй болчихсон байсан. Энэ ном нь оршиж байгаагүй нэгэн хүний бичсэн эмх зэгцгүй, богино өгүүлэмжүүдийн цуглуулга юм. Номын төгсгөл нь хэн нэгний зорилгоор биш, харин цаг хугацааны ачаар гүйцээгдэж дууссан мэт. Энэ ном өөрөө яг л хүн гэдэг оршихуйн бэлэгдэл мэт. Энэ бүхнийг дүгнэхэд нэг л сэтгэл түгшим, хөндөөр бодол төрнө. Псао гэдэг үг түүний нэр англиар орчуулах юм бол зүгээр л хүн гэсэн утгатай байдаг. Хэрвээ энэ хангалттай сонирн биш байвал түүний дотоод хоосорлын номын түүхүүд дундаас хамгийн гайхмаар зүйл нь энэ ном өөрийнхөө хувь тавилан урьдчилан зөвгөнсөн хэсгүүдийг агуулсан байдаг. Уг агуулгад заримдаа надад нэгэн гонигтай бас тайвшрал төрүүлсэн бодол орж ирдэг.
Хизээ нэг өдөр би байхгүй болсон тэр ирээдүйд миний бичсэн өгүүлбэрүүд бусдад хүрч бишрэгддэг юм бол эцэст нь намайг жинхэнэ утгаар нь ойлгох угсаа нэгтнүүдийг би олох болно. Тэд бол намайг ойлгох, намайг хайрлах жинхэнэ гэр бүл минь. Гэвч би тэр гэр бүл донд төрхөн байтугай аль хэдийн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байх болно. Намайг ойлгох хүмүүс гарч ирэгч тэд зөвхөн миний бодит дүр биш, бэлэгдэл хэлбэрийг л ойлгох болно. Тэр үед амьд ахуй цагт минь намайг тойрч байсан хайхрамжгүй хандлагыг хайр инрэл орлож чадхаа болсон байх болно. Магадгүй хизээ нэг өдөр хүмүүс энэ зууны нэгэн хэсгийг толдох зүн совинд үүргээ над шиг гүн гүнзгий гүйцэлдүүлсэн хүн байгаагүй ойлгоно. Тэгээд тэд ойлгосныхоо дараа бичнэ. Түүний үеийнхэн түүнийг ойлгоогүй юм. Түүнийг хүрээлж байсан хүмүүс түүний бүтээлийг анхаарч мэдэрч чадаагүй. Энэ бол харамсалтай явдал гэж. Гэвч хэн нэгэн тэр цаг үед энэ бүхнийг бичихтэй ч Песоагийн уран зохиолын жинхэнэ мөн чанарыг бүрэн ойлгож чадахгүй нь тодорхой. Яг л амьд ахуй цагт нь түүнийг үл хайхарч бүтээлүүдийг нь ойлгохгүй байсан шиг. Учир нь хүн гэдэг амьтан амьд ахуй цагт нь бусдын үн цэнийг ойлгодоггүй. Зөвхөн өгснийхэн дараа л ойлгодог. Яг энэ мөчөд бид Песоагийн 100-ны өмнө урьдчил зөвхөнсөн хувь тавилан дунд нь оролцсон сууна. Ингээд бодоход энэ бүхнийг Песоа төлөвлөж уран бүтээлээ туйрвсан байсан уу? Эсвэл зүгээр тохиолдол уу? Эсвэл хоёулаа юм болов? Эсвэл огт өөр зүйл үү? Юу ч байсан бай. Дотоод хоосорлын номын бүтсэн түүх нь өөрөө тэр номыг урлагийн бүтээл болгосон юм. Номын нөлөө, мэдрэмж, агуулга нь нэгэн төрлийн сүнслэг утгыг шингээсэн байдагч шашингүй хүмүүст зориулагдсан байна. Өөрөөр хэлэх юм бол уг ном бурхныг дурддаггүй, шашныг номлодоггүй ч оршихуйн утга учир, сэтгэлийн төөрөгдөл, амьдралын эмзэг байдал зэргийг яг л шашны сургаал мэт гүн гүнзгий байдлаар илэрхийлдэг. Гэхдээ энэ нь итгэл бишрлийн тухай бус итгэлгүй, төөрөгдөлд автсан хүний гүн ухаан юм. Энэ номыг зарим нь нийгэм, оршихуй, бүгд утгагүй хэмээн үздэг хүмүүсийн гарын авлагч гэж нэрлэдэг. Унсан хүний сэтгэлд сэтгэл зүйн цочрол, гуниг, хоосрол мэдрэгддэг. Энэ бол амьдралын утгагүй байдлыг шударгаар харуулсан бүтээл. Гэвч нөгөө талаас амьдралд хит ачаалал өгөх шаардлагагүй. Өөрийгөө ч хит чухалчилж бодолгүй, хөнгөнөөр хүлээн зөвшөөрөхийн тайвширлыг өгдөг юм. Заримдаа өвчнийг эмчлэх цорын ганц арга нь өвчнөө хүлээн зөвшөөрч нүүр тулах хэрэгтэй болдогтой ижил юм. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтэгч далд ертөнд сувг.